За өдрийн минь сонсогчдоо хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран хийж байгаа 2 дахь дугаарыг маань сонсож байгаа та нартай маш их баярлалаа. За өмнөх дугаарт бол 9 хүртэлх сартай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар бол ярилцсан байгаа. Тэгээ хэрвээ тэр дугаарыг сонсохыг хүсэх юм бол M+, Castbox болон iTunes дээрх манай подкастаас 18 дахь дугаарыг нь сонсоорой гэж хэлмээр байна. За харин энэ удаагийн дугаарт бол 3 хүртэлх насны хүүхдийн бие физиологи болон сэтгэл зүйн хөгжил онцлогийн талаар ярилцах гэж байна. За ингээд зочинтойгоо танилцъя. За сайн байцгаана уу. Би Хэлэн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Совдон Чимэг байна. Өнөөдөр та бүхэнтэй 9 сартаагаас 3 нас хүртэлх хүүхдийн бие физиологийн хөгжил болон сэтгэл зүйн хөгжлийн талаар ярилцах гэж байна. Аха. За тэгэхээр өөрийгөө бас жоохон дэлгэрэнгүй танилцуулбал тийм. Яг мэргэжлэрээ хэдэн жил ажиллаж байна. Хүүхдийн сэтгэл зүйдээр бас хэр удаан ажиллаж байна. За би болохоор нөгөө хүүхдийн сэтгэл зүйчээр ажилладаг байгаа. Тэгээд мэргэжлэрээ ажиллаад ерөнхийдөө 3 жил болж байгаа. Яг хүүхдийн онцлогоо, хүүхдийн зөвлөгөө чиглэлээрэээлхүү дагаанж ажилладаг. Тийм сэтгэл зүйч байгаа. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань болохоор 3 хүртэлх настай хүүхдийн онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийд нь онцлогын талаар бас хэлж өгөөч. За ерөнхийдөө бол нөгөө нэг яг насан сэтгэл судлалаар 0-9 сар буюу яг ойлгоо 1 нас орчим. Тэгээ 1 настаас 3 нас хүртэл гэж ангилдаг байгаа. За тэгээд 3 хүртэлх наснд бол хүүхдийн яг нийгмийн харилцаа түлхүү одоо нөгөө нэг явагдаж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол гэр бүл, цэцэрлэг долоогчоос цэцэрлэг, найз нөхдөд харилцаа түлхүү бий болдог байгаа. За тэгээд яг энэ үед нөгөө нэг эцэг эхчүүд хүүхдийнхаа яг энэ хөгжил гэдэг байгаа нь юу юм бэ, өсөлт гэдэг байгаа нь юу юм бэ гэдэг дээр айгуу тийм ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байдаг. Яг 0-1 настай үед бол хүүхдийн өсөлт түлхүү давамгайлж одоо харагддаг. Өөрөөр нь өсөлт гэдэг нь болохоор биеийн өндөр жим буюу физиологийн өсөлт хөгжилтүүд байдаг. Харин яг хөгжил гэдэг нь болохоор дангаараа хүүхдийн нөгөө амьдрах хэрэгтэй чадварууд бий болж байгаа болохоор хөгжил гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр 1-3 настай хүүхдийн хүүхдүүд болохоор ямар хөгжил явагддаг вэ гэхээр урд нь бол ярьжсэн байх биеийн хөгжил, хоёрдугаарт нийгэм сэтгэл зүйн хөгжил, гуравдугаарт нь оюун ухааны хөгжил, дөрөвдүгээрт нь яг энэ насанд хэл яриа түлхүү хөгждөг учраас хэл яриа буюу харилцааны хөгжил гэж 4 төрлөөр нь ангилж авч үздэг байгаа. За тэгвэл хоёлаа бие физиологийн хөгжлөөс нэхлээд яриа тий. За яг 3 нас хүрж байгаа хүүхэд 1-3 насны хоорондоо юу чаддаг байх ёстой одоо энэ хөгжлийн хувьд тий. За тэгээ бас яг хөгжлийнх нь онцлог нь ч гэдэм үү эцэг эхийн хувьд бас анхаарал зүйтэй зүйлээс нь бас ярил зүгээр ах гэж бодож байна. За ерөнхийдөө бол нөгөө биеийн хөгжил гэхээр булчингийн хөгжлийг бол маш чухалж авч үздэг. За эцэгчүүд яг ингээ нөгөө сургуульд бэлэн байдлыг ингээ багаас нь бэлдмээр байна. Яавал дээр вэ гэд их асуудаг. Тэгэхээр яг энэ үед болохоор биеийн хөгжилт нь ерөнхийдөө бол хүний булчингийн хөгжлийг нарийн булчингийн хөгжил болон бүдүүн булчингийн хөгжил гэж хоёр ангилж авч үздэг. За бүдүүн булчингийн хөгжил нь болохоор хүүхдийн нөгөө нэг гар хөлөө, өргөх, зөв зохистой үйлдэл, одоо хөдөлгөөн хийх, бүжгэнд хөгжмийн айн тааруулаад яг ингэ зөв зохистой хөдлөхтэй. Тэгээд нарийн булчин нь болохоор яг нөгөө сургуульд ороход юм бичиж чадчихна уугүй юу, тэ бичгтээ гар нь эвлэгхэн байна уугүй байна гэдэг нь нарийн булчингийн хөгжлөөс их хамаардаг. Тэгэхээр яг энэ насанд бүдүүн булчингийн хөгжил буюу өсрөх, гараараа одоо юм өргөх ч юм уу те гих мэт үйлдэлүүд нь болохоор бүдүүн булчингийн хөгжил хэрэгтэй байдаг. Харин нарийн булчин нь болохоор яг энэ нөгөө чимхлүүд жишээлх юм бол будаа чимхийг бол нөгөө нэг хүүхдийг сургууль бэлтгэхэд нь гараа үзгээ зөв барьж сурахт нь их чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нарийн булчинг нь хөгжүүлэх ямар нэгэн одоо нөгөө нэг зүйл хийх нь айгүй чухал байдаг. Өөрөөр хэлэх юм бол сургууль бэлэн байдал нь энэ үед одоо хэрэг нарийн булчинг нь хөгжүүлж байна, бүдүүн булчинг хөгжүүлж байна гэдгээс бол одоо хөдөлгөөний талаасаа бие хөгжил талаасаа айгүй чухал байдаг гэсэн үг. Яг тэгээд хэрвээ хүсэх юм бол эцэг эхчүүдэд нэг ягаан дэвтэр байдаг шүү дээ. Яг нэг тийм тэр дэвтэрнээс л яг биеийн хөгжлийг нь харж болно. Яаж өсөрч чаддаг байх хэвээр яаж ингэ нэг ганцаараа сууж чаддаг болохын хоолоо яаж идэж чаддаг байх хэвээр гэдэг юмнууд бол мэдээж олж ирж байгаа.
За тэгэхээр бас нөгөө эцэг эхчүүд мань бодож байгаа. Нэг настай хүүхэд гэхээр дөнгөж одоо хөлд орж байгаа, ярьж сурж байгаа хүүхэдтэй. Тэгтэл 3 нас гэхээр аль хэдийн хөлд орсон, аль хэдийн яриа сурсан, өөрийгөө илэрхийлээ сурсан хүүхэд байдаг штэ. Тэгээ яагаад энэ хоёр насны ийм их хөгжлийн зөрүүтэй байхад нэг насны бүлэгт ингээ хамруулад авч үзээд байгаа бас гайхалтай ч магадгүй. Энэ дээр бас тайлбар хийх хэрэгтэй баг тийм. За тэгээ. За энэ насанд болохоор яг хамгийн чухал нэг бүлэгт оруулж байгаа зүйл нь болохоор энэ нийгэм сэтгэл зүйн хөгжил байдаг. За энэ нөө нийгэм сэтгэл хөгжлийг нь юу галээд байна гэхээр хүүхэд өөрийгөө болон бусад хүмүүс гэж тустай хүмүүс байдгийг манай гэдэг нөгөө нэг нийгмийн талаарх ойлголт үүсдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд одоо манай яг сэтгэл судлаараа эгоцентризм гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол би чинь тустай хүн юм байна, ээжээс тустай хүн юм байна, аабаас тустай хүн юм байна гэдэг ийм нөгөө нэг нийгмийн ойлголт бий болдог байхгүй юу? Тэгэхээр яг эндээс үүдэлтэйгээр одоо жишээлх юм бол нэг настайгаас эхлээд хүнээс юм харамлж эхэлдэг шүү дээ. Үгүй энэ минийх гэдэг ингээд нэг хэвчээсээ ээж аваасаа юм булгаж авч эхэлдэг. Энэ нь болохоор миний юм гэж байдаг юм байна гэдгийг ингэж нөгөө нэг ойлгож эхэлдэг. За тэгэхээр 1-3 настай хүүхдүүдийн хувьд яг энэ нөгөө нэг яг биеийн хөгжлийн хувьд их ялгаатай харагдаж байна. Нэг нь болохоор дөнгөж хөлд орж байгаа байхад нөгөөт нь аль хэдийн хилд орчихсон тий хүмүүс яриад орчихсон юм уу яана. Ягаад нэг одоо үйлчлэлд орж байгаа юм бэ, насны ангилалд орж байгаа юм бэ гэх юм бол энэ хүүхдүүдийн нөгөө сэтгэл зүйн онцлогоос нь хамаарат яг энэ ингэж хуваадаг. За тэнгуут яг энэ сэтгэл зүйн онцлог нь юу одоо нөгөө нэг ямар шалтгааны утламаас ингэжийнэхээр хүүхдэд нийгэм болон би гэдэг хоёрын хоорондох юм нөгөө ялгаа заг бий болдог байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийгөө таньж эхэлдэг. Бусад хүмүүсээс байгаа маа гэдэг бас таньж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ насанд хамгийн чухал зүйлэл нийгэмд бусадтай ингээд нөгөө зохицох чадвар энэ насанд төлөвшдөг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүстэй би тоглоомоо яаж хувааж хэрэглэх вэ? Гэрийнхэнтэйгээ яаж хувааж хоолоо ээж идэх вэ гэдэг юм бол энэ насанд одоо хамгийн их бий болдгоо гэсэн үг. За тэгэхээр энэ насанд одоо нөгөө нийгэм сэтгэл зүйн хөгжлийн хувьд хамгийн одоо чухал хүүхд одоо эцэгчүүдийн маань мэдэх ёстой хүүхдүүдийн онцлог бол өөрийн гэсэн байр суурьтай болох нөгөө энэ үе нэдэг. Тэгэхээр энэ үед нь эцэгчүүд нийгмийн харилцаанд ороход нь их дэмжижтэй өөртөө ихтгэлийг нэмэгдүүлж өөрийн байр суурийг нь нэмэгдүүлэхэд айгүй чухал одоо оролцоотой чухал хувь нэмэртэй байдаг гэсэн үг. Тэгэхээр бас нэг энэ нөгөө нэг онцлог нь болохоор яг оюун ухааныхаа хувьд юу н хий сүр сэтгэлгээ нь айгүй хэл яриатай холбоотойгоор хамт хөгждөг байхгүй юу? За хэл яриа гэдэг нь бол хэл яриа гэдэг бол цэвэр хий сүр сэтгэлгээ гэсэн үг. Яг одоо аваад үзэх юм бол өөрөөр хэлэх юм бол бид нар хажуудаа байхгүй зүйлээ хэл яриагаараа илэрхийлээд яг бий болгож ярьж эхэлж ин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг хэл яриатай одоо яг хөгжихтэй эхлүүлэл хий сүр сэтгэлгээ нь эхэлдэг учраас яг энэ наснд хүүхдүүдтэйгээ хамт ярилцах, хам шүлэг унших те яг нөгөө хэл яриаг нь хөгжүүлэх ямар нэгэн одоо хамт ярих нь хүүхдэд ингээд айгүй чухал нөлөөдөг. Яг энэ оюун ухааны хөгжилтөнчдөр, нийгэм сэтгэл зүйн хөгжилтөнчдөр, хэл ярианы хөгжилтөнчдөр айгүй чухал нөлөөдөг. Одоо сая бас өөрөө хэлсэн шүү дээ. Нэг настай хүүхэд одоо юмаа харамлж эхэлдэг гэх те. Энэ мэтчлэн яг одоо эцэг эхийн бэлэн биш ийм хүүхдийн характерууд гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр эцэг эхүүд болохоор одоо яг ийм юм байх ёстой биш. Зүгээр манай хүүхд л ингэж байна гэж бас хүлээж авдаг талтай байдаг шүү дээ. Тэгэхээр нэг насанд ерөнхийдөө иймэрхүү үзэгдлүүд бол ажиглагдана. 2 насанд ингэн, 3 насанд ингэнэ гэдээ бас хэлж өгвөл зүгээр юм болоо гэж бодлоо. Ерөнхийдөө бол нөгөө нэг хүүхдэд насны үед хямрал болдог. Яг нөгөө нэг нийгмийн орчин, өөрийнх нь бие физиолог болон сэтгэл зүйн онцлог нөөцлөгдөх тутам бол хүнд одоо ямар нэгэн хямрал явагдчихэдэг байгаа. Бид нар жишээлх юм бол их сургуулаа төгсөөд ч юм уу шинэ ажилдаа ороход бас хямрал явагдчихэдэг. Тэгээ яг адилхан хүүхдүүдэд ийм хямрал явагддаг. Өөрөөр хэлэх юм бол дотоод өөрчлөлт болон гадаад өөрчлөлттэй холбоотойгоор гэсэн үг. За тэгэхээр нэг насны хүүхдэд ямар хямрал явагддаг вэ гэхээр ерөнхийдөө хөдөлгөөнтэй холбоотойгоор хямрал явагддаг байгаа. За энэ хөө хямрал нь болохоор хүрээлэн байгаа орчин өөрчлөгдөж одоо нөгөө өөрөө бас энэ нөгөө нэг одоо хөдөлгөөнд орж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор яг нөгөө хямрал явагддаг. Харилцааны хувьд тий ингээд бос хүмүүс нөгөө нэг өөрийгөө загнаж тий яг өөрийнхөө байлгах гэж хичээснээс болоод их хямрал явагддаг. За өөрөөр хэлбэл хөдөлгөөнтэй холбоотойгоор гэсэн үг. За 3 настай хүүхдэд болохоор хямрал нь яаж явагддаг вэ гэхээр яг нөгөө нэг нийгмийн харилцаанд орж эхэлдэг учраас
энэ хямрал явагддаг. Өөрөөр хэлэх юм бол хүүхдээ одоо яг яаж хамт тоглох ёстой юм, яг хамт яаж инех ёстой, хамт яаж баярлах ёстой юм гэдэг энэ нөгөө мэдрэмж бий болоогүй байдаг учраас яг энэ дээр нөгөө нэг найзтай холбоотойгоор нийгэмд харилцаа үүсгэхтэйгээр холбоотойгоор одоо хямрал үүсдэг. За тэнгууд яг 3 наснаас хойш 4 5 наснд бас айгүй хэвэн болчдаг шүү дээ, хамт тоглох дуртай тийм болчдаг. Яг 3 нас хүртэл болохоор ер нь 3 наснда яг нөгөө нэг би гэсэн үзэлтэй. Тэгээ яг найзуудтайгаа яаж нийгмийн харилцаанд орох юм, яаж найзуудтайгаа хамт тоглоомоор тоглох юм те гэдэг юм нөгөө нэг бүх зүйл нь шинэ байдаг учраас яг энэ нөгөө хямрал явагддаг байгаа. Тэгэхээр яг энэ насны үед болохоор эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ яаж харилцах ёстой вэ гэхээр нэг насны хүүхдүүдийг ер нь яг нөгөө сэтгэл зүйн ихэнх онолууд маань хүнд тодорхой хэмжээний нөгөө нэг энерги бий болдог, энерги байдаг. Одоо нөгөө нэг физикийн энергийн хууль байдаг шүү дээ. Ямар нэгэн энерги бол ингээ алга болдоггүй. Зүгээр өөр төлөвт ингээ шилжтэйгээ гэдэг яг ийм одоо хуулийн дээр бол манай сэтгэл зүйн зарим онолууд бол ингээ суурилдаг байгаа. Тэгэхээр нэг настай хүүхдийн хувьд бол жишээлх юм бол яг яаж хэтэрхий хүмүүлдэг те хэтэрхий сониуч байдаг те энэ хэтэрхий хөдөлгөөнтэй байдаг энийг яаж болиулах те эцэгчүүд энд яаж одоо хариулт үзүүлэх ёстой юм бэ гэвэл энэ бол хэвийн зүйл гэдгээр нь хамгийн эхлээд давах хэрэгтэй. Жишээлх юм бол бид нар ингээл ажил дээр амар стресстэй байгаа л угасаал юм ачаалттай ажилтдаг юм байна шүү дээ. Энийг би хэвийн гэж бодсон юм хэрэг нэг стресс маань багасдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүүхд маань яагаад ингэж өмүүлээд байгаа юм болоо яагаад ингэж цэвэрлээд байгаа чинь ингэж гэдэг юм болоо гэдэгт ингэж уурлаж стрессээс илүүтэйгээр хүүхэд маань шинэ юм сурж байгаа юм байна. Хорвоотой танилцж байгаа маань гэдэг үтнээс эдгээр бол хэвийн зүйл маань гэдгийг бол хүлээж авах хэрэгтэй. Тийм. Тэгээд нэг насны хүүхд нэг болон нэгээс 2 насны хүүхдээ яаж харилцах вэ гэхээр ерөнхийдөө бол хүүхдтэйгээ хамт юмыг таньж мэдүүлэх зүгээр хамтдаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхд маань одоо шинэ юм болгоныг гараараа мэдэрч амандаа одоо зууж ер нь л амаараа тэрлэн одоо юу гэх юмыг мэдэрч мэдээлэл хүлээж авч яадаг. Тэгэхээр энэ дээр хамт хүүхд маань ойлгохгүй байх гэдэг одоо нөгөө нэг цаарахаас илүүтэйгээр энийг юм гэдгийг, тийм юм гэдгийг ингэдэж тэгдэж штэ анх удаа ингэж авч исэн тэгж авч исэн ч юм уу те түүхээ ярьж өгөх ч юм уу ямар нэгэн энэтэй холбоотой болсон үйл явдлаа яриад хүүхдэд ойлгуулах их зүгээр өөрөөр хэлэх юм бол хүүхд чинь таньж мэдж байгаа юмыг тэгэхээр таньж мэдж байгаад нуурлахаас илүү таньж мэдгэд нь илүү их туслаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хүүхд чинь нэг удаа одоо жишээлбэл нэг юмыг мэдхдээ 3 удаа эвдэлж шинэ юм таньж мэдгүйсэн бол та тайлбарснараа арай тэр тоог нь багасах илүү хурдан таньж мэдгэд нь тусалж байгаамаа гэсэн үг. За 2-3 настай хүүхд болохоор яг хүүхд нөгөө нийгмийн харилцаа, нийгэм сэтгэл зүйн болон харилцааны хөгжил бий болж байгаа учраас яг яаж харилцах тал дээрээ зөвлөвөл зүгээр. Найзууд гэж чиний талаар бодлоор юу вэ? Гэр бүл гэж чиний бодлоор одоо юу вэ? Өөрөөр хэлэх юм бол нийгмийн талаар анхны ойлголтыг нь зөв тавьж өгөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлх юм бол Германд ингээд дууд бололдог гэж аахгүй цэцэрлэгт орж ирэнгүүт нь. Тэг ямар дуу вэ гэхээр би бол би, чи бол чи, ээж бол ээж, аав бол аав, найз бол найз гэдэг ийм үгтэй. Тэгээ энэ ингээд юм бүрэн цоглог юм нэг daddy finger гэдэг шиг юм альтал байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг орж ирэнгүүт нийгэмд бололдог нь ямар очиртай вэ гэхээр би бол би, бусад хүн бол бусад хүн, надаас тусдаа юм хүмүүс үйл явдал болж байгаа шүү дээ. Энэ бол зүгээр гэдэг юм. Одоо нөгөө мэдрэмжийг төрүүлэх нь айгүй чухал байдаг. Тэгээ хамгийн гол нь энэ мэдрэмж чинь том бол одоо жишээлх юм бол бид нар өөртөө итгэлгүй ч юм уу сэтгэл нь маш их амархан гутардаг ч юм уу те иймэрхүү хүмүүсийг харах юм бол нийгэмд маш их өндөр хүлээлт өгдөг хүмүүс одоо жишээлх юм бол байгаад байдаг байхгүй юу? Хүмүүс жоох урмыг нь хугалчингууд ингээл өөрөө сэтгэлээр онаал явцдаг те найзууд нь хэлсэнтэй өрөхгүй байх юм бол сэтгэлээр оноод явцдаг. Тэгэнгүүт эн чинь юутай холбоотой вэ гэхээр найзууд нь заавал өөрөх нь хүснээр байх хэрэгтэй юм шиг, нийгэм заавал өөрөх нь хүснээр байх хэрэгтэй юм шиг те. Гэтэл яг үнэндээ найзууд гэдэг бол тусдаа одоо хүн нийгэм гэдэг бол надаас бүр шаал тустай. Би бол өөрийгөө мэддэг те өөрөөх сэтгэл хөдлөлөө удирдаад эерэг болгож чаддаг. Ийм хүн шүү, би чинь мундаг шүү гэдэг энэ мэдрэмж чинь яг 3 наснаас буюу нийгэм болон би гэдэг энэ одоо нөгөө нэг ойлголт мэдрэмж би болох үеэс одоо айгуу чухал одоо суурь нэдэг гэх юм уу. Тэгэхээр яг 2-3 настай хүүхдэд бол хамгийн чухал ойлгох ёстой зүйл бол нийгэм гэдэг юм тустай одоо ингээл амар олон хүмүүс байна те эмээ өвөө те ах эгч үеэл гэл гэтэл энэ хүмүүс бол
тэр гэртээ юу хийж байгаа л чамаас тусдаа одоо нөгөө өөр ямар үйлдэл хийж болно шүү дээ те гэдэг ч юм уу те өөр өөрхийн амьдрал ингээд тусдаа шаардлагатай өрнөж байгаа чиний амьдралаас шаардлагатай өрнөө. Тэгээ ерөнхийдөө бол энэ насны хүүхдүүдэд хамгийн чухал одоо ойлгох хэрэгтэй зүйл бол би бол одоо ингээд ганцаараа те тоглоомоо тоглоод ээж аавтайгаа хамт цагийг өнгөрөөгөө тусдаа одоо байж гин. Тэрнээс гадна одоо манай ангийн хүүхдүүд бас тусдаа. Тэгэхээр эндээс эхлээд тусдаа гэдэг нь бол болчихно. Дараад нь нөгөө нэг энэ суурин тавьчих юм бол дараа нь тусдаа учраас хүндлэх ёстой. Чи хүндлүүлмээр байх юм бол гэдэг дараагийн нөгөө нэг суурууд өөр өөр юмнууд явагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол 2-3 настай хүүхдүүдэд бол мэдээж нөгөө нэг өөр одоо бүх юм л минийх юм шиг те бүх юм л өөрийнх нь юм шиг юм мэдрэмж төрн яагаад гэвэл эгоцентризм буюу өөр дээрээ төвлөрөх өөрийн гэсэн мэдрэмж бий болдог учраас одоо энэ бол маш их бий болно. Энээс болоод ээж авдаа загнуулна те чи ямар харамж муухай штэ гэдэг ээж аваасаа сонсон те. Гэхдээ энэ үед хамгийн гол нь би бол тустай хүн энэ тустай хүмүүс байгаа. Тэгэхээр энэ найзуудаа чи тоглоомоо өгж болох уу ч юм уу эсвэл хамт тоглож болох уу ч юм уу те ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаанд зөв оролцоолох, зөв ойлголт одоо өгөх зөв хүлээлтийг бас бий болгох нь айгүй чухал байдаг. Одоо яг ингээл хүүхэд нь яг ингээд нэг муухай ашиг гаргалаа штэ. Ойлж чарлаад зөрүүдлээ аав ээжигээ зохиод заатал. За яг тэгэж тесэрч явах үед нийцэг гэхүүд яаж харьцуул хүүхдээ амархан тайвшруулж амархан одоо энэ ойлгохгүй байгаа зүйлийг ойлгуулж чадах бол. За тэгээ энэ дээр ингээд нэг манай сэтгэл судлаачдын ярьдаг хүмүүжлээ эерэг аргын талаар ярьж эхэлдэг байгаа. За би сая нөгөө нэг урагшаа явчихад ирсэн байхгүй юу? Тэгээ урагшаа явчихад ирсэн чинь нөгөө яг Хайнан руу тэгэхэд ингээд нөгөө нэг онгоцон дотор жишээлх юм бол нэг хүүхэд ингээд уйлаад байгаа байхгүй юу? Тэгээд бүр ингээд тасралтгүй сүлдээ ингээд нэг хүүхчнээ ихэр татдаг шүү дээ. Ингээд 4 цаг нисгэхэд ингээд 2 цагт нь уйлчихж байгаа байхгүй. Тэгээд би тэндээс яг ингээд юу харсан бэ гэхээр яг тэрний өмнө би ингээд нөгөө нэг замын өдрөө яг богоноор очихдоо яг ингээд нэг хүүхэд уйлаад сүлдээ ингээл ямар ядаргаатай юм бэ гэд хажуудлын хүмүүс уурлаад энэ хүүхдэд туугаалгаж юм болгож гэдэг үг сонсож байгаад яг ингээд хятадд болохоор ингээд бараг тэнд байгаа онгоцны үйлчлэгчээсээ ингээд хажууд нь сууж байгаа хүн болгон ингээд чихээр авчираад за алей тэгээрээ гэл өвөр дээр ингээд явуулаад амжуулаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд монголчууд одоо жишээлх юм бол хятадд бол ингээд нэг юм үе бий болсон байгаа байхгүй. Хүүхдийг ингээд эргээр хүмүүжүүлдэг. Хүүхэд үлдсэн ч юу ч ойлгохгүй учраас зүрс загинж болохгүй гэдэг юм бодолтой нэг үе бий болсон. А гэтэл Монголд болохоор ингээд нөө хүүхэд бол юу ч мэдэхгүй те сайн загинж явах хэрэгтэй эсвэл юу ч мэдэхгүй чинь загинсан чи яа тийм гэдэг юм бодолтой эцэгчүүд айгүй олон байгаа тань л та. За тэгээд энэний талаар ярихын тулд эхлээд нөгөө нэг сэтгэл судлаач нар ярихдаа яг хүүхдийн эрхийн талаар ингээд ярьдаг байхгүй. Тэгээд яг энэ хүүхдийн эрх гэдэг чинь болохоор хүүхд бие физиологи сэтгэл санааны хувьд тэгээ нийгмийн харилцааны хувьд зөв хөгжиж төлөвшөхөд тэгээ яг ингэж суур тэр хүүхэд энэ эрхүүдийг эдэлжээж бие физиологийн хувьд юуныхаа нийгэм сэтгэл зүйн хувьд тэгээд харилцааны хувьд зөв хөгждөг юм байна гэдэг ийм судалгаатай. Тэгэнгүүт яг энэ нөгөө нэг эрх нь болохоор яг хөгжих, оролцох, амьдрах, хамгаалах гэсэн 4 эрх байдаг. Тэгээ яг энэ 4 эрх нь байж жишээлх юм бол хөгжих эрх нь болохоор бие физиологийн хувьд бол нийгмийн харилцаанууд хөгжих хэрэг байгаа. Хамгаалалт нь болохоор эрүүл аюулгүй орчинд те хүүхд хүчирхийлэлд өртөхгүйгээр хамгаалуулж амьдрах хэрэг нь болохоор яг нөгөө хоол идэж явах физиологийн хэрэгцээ. Тэгээд оролцох хэрэг нь болохоор өөрийнхөө дуу хоолойгоо илэрхийлэх, үжил бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг юм хэрэг байгаа байхгүй юу? Тэнгүүд ийм эрхийг илэрхийлжээж одоо эрх гэхээр жоохон хүндээс нь сэтгэж магадгүй. Гэхдээ энэ бол нөгөө хүний ингээд нөгөө зөв хөгжил явагдахад те зөв ингээд нөгөө интеракшн гэж ярьдэн штэ харилцан үйлчлэлд ороход те ингэжээ чинь нөгөө хүүхдийн хөгжил зөв явдаг. Тэгэнгүүт яг энэ хүүхдийн эрхийг зөрчдөг юм нөгөө хүчирхийллийн хэлбэрүүд байгаа штэ те хүүхэн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэдэг 4 төрлийн хүчирхийлэл байгаа. Тэгэхээр яг одоо энэ нөгөө нэг эцэг эхчүүд одоо жишээлх юм бол хүүхд нь ингээд зодоод байна штэ ингээд ийм тохиолдолд одоо жишээлх юм бол би ингээд сургалт ороод явахаар эцэгчид маань хэлтгэлтэй. За бид нар ингээд задуулж л өссөн те. Тэгээ бидний ер нь мууцсан хаана байгаа ингээд асуудаг. Тэгэл яг үнэндээ яг хамгийн болохгүй байгаа юм маань яг тэр бодол байгаа байхгүй. Би задуулж өссөн миний мууцсан хаана байгаа гэдэг бодол чинь өөрөө хүчирхийлэл зүгээр хамгийн энгийн муу үр дүн байгаа байхгүй юу? Өөрөө яг үнэндээ. Тэгэхээр яг үнэндээ болохоор энэ жишээлх юм бол задуул одоо жишээлх юм шугамар цохиулаад ч юм уу эсвэл биеэрээ цохиулаад ч юм уу ингээ өссөн байхад дараа нь том болоод хин нэгэн цохиход те хин нэгэн чамайг зандрахад хин нэгэн чам түрэмгийн хаарсан гаргахад чи энэ нормал
гэдэг ийм нөгөө бодол чамд багаас ч сувчж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ одоо нөгөө түрүүн хэлжсэн да манай энэ сэтгэл зүйн ингээд одоо нөгөө үндсэн онлууд маань нөгөө үжил баримтлууд маань юунаас үүссэн бэ гэхээр ерөнхийдөө хүнд бол ямар нэг энерги байдаг юм байна. Тэгээ тэр энерги бол аль нэг төрөл рүү шилждэг тэрнээс ч алга болдоггүй гэдэг юм байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол 2 настай өвч нь үгүй аав ингэхгүй байх байсан би гарах байсан. Үгүй би энэ заримгийг л идэх байсан ингээд дэлгүүрт за ингээд тэрийгээ донаад уйлчлаа гэж бодъё те. Нүд эцэгчүүд ингээд чирээд гараа авчдаг санаа зовдөг. Яг үнэндээ эн чинь ингээд нөгөө нэг эго центризмтэй бүх юм минийх гэдэг л юм бодол үүсэж учраас заримгч минийх энэ тоглоомч минийх энэ машинч минийх гэдэг л юм бодолтой байгаа л та. Тэгэхээр ийм одоо нөгөө нэг хүнд хүсэл бий болох юм бол жишээлх юм хүний биед энерги бий болдог гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр жишээлх юм бол за яг одоо амар халуутж байгаа үедээ яг гой зайрмаг эдмээр нэг ингэнгүүт эдмээр ингэнгүүт ингээд шүүс гараал дотор нэг тийм ингээд эдмээр ингээд хүсэл төрдөг дөө. Яг л ийм хүсэл ингээд хүүхдийн дотор бий болж байдаг. Одоо яг хүүхэд том хоёрын ингээ энэ тал дээр ялгаатай нь юу юм гэх юм бол хүүхэд тэрэнд юу үсээд байгаагаа мэддэггүй. Харин том хүн бол мэдээд тэрийг хязгаарлаж чаддаг болчдөг байхгүй юу. Ямар хүний дэргэд инхгүй ямар хүний дэргэд инхгүй байхаа гэдэг мэддэг болчдөг. Тэгэхээр хүүхдэд энэ чадварыг бий болгохын тулд эхлээд уйлаг тий. За чи ингээд амаар ахын бол уйлвал харин ямар одоо би хамт уйлах уу гэдэг ч юм уу тий надад мөнгө авах юм чинь гээд яг эцэгчүүд ингээд ичээд байдаг л та. Гэхдээ яг үнэндээ эн чинь ингээл энгийн л процесс. Би жишээлх юм бол ингээл дүүгээ ч юм уу ч хүүхдийг гараад явуулж байхдаа ийм тоглоом аммаар энэ тэгмээр ингэмээр гэх юм бол за хоёлаа орж байгаа дахиад наадны чинь талаар ярилцъя гэд тэгэл нөгөө нэг яг элдв арга ашиглаж байгаа л оруулцлага юм л та. Тэгэл дараад нь болохоор чи ийм тоглоом аммаар байсан юм уу? Энэ мөнгө гэдэг чинь хаанаас бий болдго юм бол чи мэдхүү гэл ингээл нөгөө нэг яг яадаг вэ гэдэг цаана нарийн процессыг ингээд одоо хүүхд чинь хилээр хөгжиж учраас хийсвэр сэтгэлгээ бол ингээд тэр хэмжээгээр хөгжсөн байдаг. Хэдий сайн ярих тусмаа хийсвэр сэтгэлгээ аягүй сайн хөгжсөн байдаг. Тэгэхээр яг энгийн яагаад болохгүй вэ гэдэг ямыг нөгөө ойлгуулах нь чухал байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол нөгөө логотерапи гэж нөгөө манай сэтгэл судлалт хэлдэг. Жишээлх юм бол бид нар нөгөө ийм үг гэдэг чинь уур дутсан цагаас ухаан дутсан цагаас уур эхэлдэг гэдэг нэг үг гэдэг чинь тий. Тэгэхээр бид нар ойлгуулж чадахгүй болоод ирэнгүүтээ ийм юм ойлгохгүй хайш юм би чи гэж орж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд те хүүхд чинь ойлгохгүй тэнэг байгаа мó эсвэл чи өөрөө ойлгож чадахгүй тэнэг байгаа мó гэдэг л юм асуулт байгаа даа л та. Тэгэхээр хүүхдэд бол ямар нэгэн буруу бид нар бол арга байхгүй. Тэгэхээр бид нар өөрөөсөө яаж ойлгох вэ гэдэг ухаанд л аягүй сайн суралцах хэрэгтэй. Яаж ойлгох вэ? Гэхдээ одоо ингээд дэлгүүрт орлоо хүүхэд ингээд чихэр барьчаад авна гэдээ ориллоо тийм. Юу ч хийсэн үгүй би аавна гэж хариулдаг штэ гэдээж ирэл те. За тэгээд нөгөө юмаа яриад тайлбарлах гэтэл үгүй гэж бас арилдаг те. Яг тэр нэг одоо эцэг ихч сандарсан хүүхэд ч юм нөгөө тавгүй байдалд орсон байх үед яавал одоо хурдан хүүхдэд тайвшруулж чадах бол гэдэг ахыг эцэг ихчэд маань хэлж өгч. Би бол яг нөгөө хэлэх зөвлөгөөл нөгөө энергийн дуустал байлгаал гэдэг байхгүй. Тэгэхээр эхний удаад бол мэдээж хэцүү байна. Ойлгож байна. 1-2 удаа. Тэгээ 3 дахь удаагаас хүүхэд нөгөө нэг энерги хянаас орчих байхгүй. За ингэсэн ч ээж аав ингээ болдгоо юм чинь болдгоо гэдгийг би ойлгосон юм чинь те. Хэрэг дараагийн удаас би энэ чихэр авч болох уу гэдэг талаар ярилцдаг болох хүртэл юу яах вэ? Хамгийн эхний удаадад нөгөө нэг энерги одоо жишээлх юм бол анги дээр нэг хүүхэд ингээд өмүүлээд байлаа гэж бодъё тийм үү. Тэгэнгүүт за нэгдүгээр анги хүүхэд те өмүүлээд ангуут нь ингээд лийч шарал урд охиныхоо үс эзэл хагаад хажуудлыг ягаад эцрийн төлхөөл те. За тэгэнгүүт тэр үед яадаг вэ гэхээр одоо жишээлх тэр хүүхдээ за чи одоо энэ сургуулийн 1 дахиад 3 дахь хүртэл шатаар авирчээ те буцаад ангид ороод ирэнгүүт нөгөө хүүхэд нь ядарсан хичээлээ төвлөрөхөөс аргагүй болдог байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хүнд ингээ хүсэл төрөх юм бол жишээлх юм бол нэг тийм утас аммаар байна гэд бид нар бодоход ингээл бодогдоод л байдаг шүү дээ. Тэгэхээр ингээл авсгаас нааш ингээл бидний нөгөө хүсэл маань ингээ дарагддггүй. Тэгэхээр нэг бол энергийг өөр төлөв рүү шилжүүлэе гэж зөвлөмөр байгаа. Нэг бол хүслийг нь биелүүлээд энергийг нь амжаа гэдэг ийм л хоёр арга байдаг. Жишээлх юм бол надтай өөр ингээд хамт хиймээр юм байна уу? Эсвэл гарч дээс тогломоор байна уу? Гадаа тогломоор байна уу? Яамаар байна гэдэг асуух гэсэн. За тэгээд түрүүн бас би нэг юм хэлье гэж бодож ирсэн марцсан байна. Яг нөгөө нэг хүүхдээ ингээд нөгөө загиндагч те бид нар
энэ талаар нөгөө нэг яг яах вэ гэж түрүү тэгжсэн шүү дээ. Ингээд загинцдаг бид нар яах вэ гэд. Тэгээд ерөнхийдөө бол ингээд нөгөө яг бид нар хүүхдээ ойлгуулж чадж гэнэ үү гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Нөгөө талаасаа бидний ингээд нөгөө хэлж байгаа үг болго маань том хүн бол одоо ингээд нөгөө нэг ямар нэгэн мэдрэмж төрн шүү дээ. Одоо ингээд ууртай байна, аз жаргалтай байна, гомдолтой байна, гонигтай байна гэдэг мэдрэмж бол бид нар өөртөө ихэнх тохиолдолд ойлгочдөг тий. Би баялаад байгаа юм байна. Би гомдоод байгаа юм гэдгийг ойлгочдөг. Гэтэл хүүхдэд болохоор энэ мэдрэмжээ нөгөө нэг ойлгох чадвар, таньж мэдэх чадвар найгуу хөгжөөгүй байдаг учраас жишээлх юм бол чи одоо хувцас ингээ өөрөө өмсч чадахгүй та нэг өдий том болчиход гэж загнадаг шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээлх юм бол энэ үгийг яг одоо ингээ өөрт чинь ч юм уу одоо хэлий тий. Одоо подкаст юм сонсож байгаа нэг хэсэгт хэлээ те. Чи одоо ингээ өөрөө ажиллаж чадахгүй ямар сонио муу юм би чи гэд хэлэнгүүт бид нарт ямар мэдрэмж төрөх үү? Би үнэхээр муу юм бах та гэж боддог те. Би юм уу? Би юм хэн гэж үү гэдэг юм бодол төр шүү дээ. Тэнгүүд яг энэ мэдрэмж болохоор хүүхдүүд одоо төрж идэг. Чи стэйж аваагаа бодохгүй чи юм нэхэд тахта яад юм чи ч юм уу те. Эсвэл одоо чи битээ уйлаа те. Ингээл бид нар ингээл нөгөө нэг байнга ингээл загинчдаг. Яг ингээд нөгөө өөдөөс мань юм хэлж чадахгүй болохоор тэнгүүд яг одоо ингээд нөгөө нэг энэ үгнүүдийг сонсож байгаа үе төрж байгаа мэдрэмж нь надад төрж байгаа мэдрэмж бол насан турш надад төрж байгаа мэдрэмж бол хүүхдийн хувьд төрж байгаа мэдрэмж хоёр яг адилхан. Хамгийн гол нь насны хүртэл ойлгочдөг байгаа байхгүй юу? Хүүхд болохоор ойлгодгүй. Тэнгүүд нөгөө нэг ийм мэдрэмжүүд ингээд хоримтлагдаад байдаг. Тэгэхээр яг хүүхдтэй хэлж байгаа үгээ ер нь бол өөртөө хэлээд үзье гэдэг ийм эхлээд өөртөө хэлээд үз гэдэг ийм зөвлөгөө өгөх гээд байна л та. Тэгэнгүүт жишээлх юм бол одоо юу гэдэг чинь те чи хувцас өмчдөхгүй ямар муу юм гэх юм бол ингээ өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг байгаа байхгүй юу? Би муу хүүхэд юм байна. Ингээд би зарим хүүхдүүд ч юм уу их хөөрхөн шүү дээ. Яаны аав ээж хоёр би яг аав ээж хоёрын хүүхэд муу юм болов энэ гэсэн бод зүрдэл төрсөн явж идэг. Тэгээ ингээ над дээр болохоор нэг 3 настай хүүхэд ирж исэн. Тэгээд тэр үг болохоор яасан бэ гэхээр нөгөө нэг аав ээж нь тоглоомоо хураа гэж их загнадаг. Тэгээд ер нь бол энэ нөгөө нэг эцэг эхчүүдийн хувьд ингээд тоглоомоо хураахгүй байх, гэрийг буулгах, тэр хүмүүсийн гэрийг болгох хүүхдийн хувьд их тийм хэцүү байд юм байл та тэр ээж аав нарт. Гэтэл яг үнэндээ за эхний миний хэлж байгаас нь болохоор хүн ер нь амьдралынхаа турш 3 л үйл ажиллагаа явуулдаг хүн. Яг сэтгэл зүйчийн үднээс харах юм бол эхнийх нь болохоор яг бага насндаа сургуулийн өмнөх наснд тоглох гэдэг үйл ажиллагаа байдаг. Хоёр дахь нь болохоор яг 6-аас 20 наснда ер нь 22 наснда сурах гэдэг үйл ажиллагаа байдаг. Гурав дахь нь болохоор 22-оос одоо тэтгэврт гарах хүртлээр ажиллах гэсэн юм 3 л үйл ажиллагаа явуулдаг. За тэгэнгүүт жишээлх юм бол намайг ингээд ажил дээр очиод ингээд сэтгэл зүйн зөвлөгөөгөө ингээд байж исэн чинь хин нэг хүн чи одоо яа ажиллаад байгаа? Чи одоо гэрлүүгээр ярьж амраач чи. Тэгэл одоо ямар санагдах вэ те? Гэтэл яг энэ бол хүүхдэд хэлж байгаа. Чи яагаад ингээд тоглоод байдаг наа тоглоомоо хураа чи гэр орноо цэвэрлэл гэдэгтэй ингээд яг адилхан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол одоо нөгөө нэг бид нар ажил хийхдээ шинэ юм сурдаг шүү дээ. Яаж шинээр PowerPoint бэлтгэв, яаж шинээр ингэж сургалтын хөтөлбөр бэлтгэв, яаж ингэж очих юм зөвлөгөө ингэж хүний мэдрэмжид тулгуурлаад өгөх вэ гэдэг юм бид нар ажиллах явцад сурж байдаг тийм үү? Яг тарих маань яг ажиллаж байдаг. Тэнгүүд яг энэ тарих ажиллах процесс хүүхдийн хувьд болохоор тоглох үед явагдаж байдаг. Орон зайн баримжаа, зөв тогтлыг олох нь тий бүхэл аналог одоо нөө сэтгэхгүй мэтгүү бүхэл сэтгэлгээ нь яг энэ тоглоомоор дамжуулаад бий болж байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрх нь хүүхд чинь одоо ингээд ямар нэгэн тоглоомоор тоглоод тий энийг бол шинэ юм сурж байгаа яг хичээл сурж байгаа юм шиг л энийг чухал үйл ажиллагаа шүү гэдгийг л айгүй сайн эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээ над дээр ирсэн тэр нөгөө 3 настай хүүхэд болохоор яасан бэ гэхээр айгүй нөгөө нэг тоглолдог угаасаа тоглох нь ингээд үнцэн үйл ажиллагаа нээж байдаг. Гэтэл нөгөө эцэг нь болохоор ингээд нөгөө гэр өмүүлээд байгаад нь жоохон дургуулад чи тоглоомоо хураач гэд ийм үг хэлсэн байгаа. Ер нь бол их жоохон ширүүн хэлдэг. Ялангуяа аав нь. Тэгээд тэр хүүхэд яасан бэ гэхээр дотор нь ямар мэдрэмж төрөх үү бид нар бүгд дотроо зүгээр бодчихъя те. Жишээлх юм бол хин нэгэн хүн ирээд наа ширээ чи ямар заваа наа ширээгээ цэвэрлээч гэд ингээ хэлэхэд бид нарт ямар мэдрэмж төрөх үү ямар ядаргаатай юм би өөрийнхөө баймаар гэдэг мэдрэмж төрнө шүү дээ. Тэнгүүд нөгөө хүүхдэд бол яг миний яг ингээд таамаглалаараа л яг л тийм л мэдрэмж төрсэн байгаа. Тэнгүүд нөгөө хүүхд маань эцэг хин хандсан болсон шалтгаан нь яасан бэ гэхээр тоглоомоо ерөөсөө эмх цэгцтэй биш зүгээр л шкафнд ингээд
цэгцгүү ингээ хураачдаг, өөрөөр хэлбэл харагдах байдлаар хураацсан. Тэгэнгүүтээ ээж аав нэг шин тавилга авсан чинь нөгөө тавилган дээр ингээд нэг тоглоомоор ингээд зурцсан байнгут нь манай хүүхэд нэрээ яагаад байгаа юм болоо гэд ингээд сэтгэл зүйч дээр авчираад хандсан байгаа. Тэгэнгүүт нөгөө хүүхэд маань ер нь бол ингээ ямар нэгэн зүйлийг бол битгий хий гэдэг юм хэлэх тусам нөгөө хүүхэд маань нөгөө битгий хий гэж хэлж байгаа хүний дэргэд л тийм биш байхаа болж эхэлдэг. Жишээлбэл өсвөр насны хүүхдүүд ээж аав нь чи ямар төргөө ууртай энэ чи битгий уурлаад игэнгүүт ээж аавынхаа дэргэд л уурлахаа болдог. Сургууль дээр очиод бол анги найзуудаа уурлаад эцэг багш нартаа уурлаад л байж идэг. Тэгэхээр хүүхдийн мэдрэмжийг ингэж нөгөө нэг дарж те одоо жишээлх юм бол нөө эцэгчүүд битгий уйлаад чи гэж загнадаг шүү дээ. Тэгэнгүүт одоо битгий уйлаад гэдэг чинь уйлах гэдэг чинь нөгөө нь хүний айгуу тийм нандин үйл байгаа байхгүй юу? Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх. Уйлах гэдэг чинь яг сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлэх айгуу тийм айгуу зөв сэтгэл хөдлөл гэх юм уу? Хүн баярлахтай уйлдаг, тэрхий сайхан байгаа учраас хүн гойнолхтой уйлдаг, ших гомддог учраас те. Гэтэл гомцсон учраас уйлж байгааг нь ингээд жишээлх юм бол ийм хүүхэд том болоод уйлж чаддаггүй те эсвэл ямар үед уйлахаа мэдгүй ийм хүүхэд болохыг үүсэхгүй. Тэгэхээр хүүхдийг сэтгэл хөдлөлийг нь зөвөр илэрхийлүүлэх. Тэгээд өөрийнхөө дэргэд ч гэсэн өөрөлдмөл эцэг эхчүүдийнхаа дэргэд сэтгэл хөдлөлөө гаргаж байхад нь ингэж нээлттэй хандаж айгуу сурах хэрэгтэй. Тэгэхээр тэр 3 настай хүүхдийн хувьд болохоор эцэг эхийнхээ дэргэд нөгөө нэг битгий тоглоомоо чи хураажээ гэж хэлжсэн учраас эцэг эхээ дэргэд яг нөгөө нэг уураа тий тоглоомоор байгаа баяр баясгалан гэж гаргаж чадахгүй. Тэгээд яг тэр ууралснаа л хүрх юмт ингээд нөгөө тавилган дээр зурж илэрхийлсэн байгаа юм л та. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол тий одоо жишээлх юм бол танд одоо ямар нэгэн байдлаар эцэгчүүдэд маань уурлах тий бухимдах өөрийн хүүхэд маань бухимдах ч тий ийм тохиолдол ах юм бол яасын гэд ингээ ярилцах хэрэгтэй. Эсвэл загинсанд ч юм болоод ууралсан бол жишээлх юм бол яагаад би ингэж загнав гэдгээ ингээд ийм хийхин зөв жишээлх юм бол чи сургууль дээрээ ийм хийвэл цэцэрлэг дээрээ ийм хийвэл бус найзууд чинь ингэвэл яах вэ? Эсвэл би чамд ийм үйлдэл гаргавал яах вэ гэд нөгөө нэг дахиад л нийгэм бусад хүн болон би гэдэг ийм хоёр өнцгөөс л одоо ингээд ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдэг ямыг ингэж ойлгуулж авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол насанд хүрсэн хүний одоо хамгийн гол онцлог бол нэг үйлдэл хийгээд үр дүнг нь бодож сурснараа өөрөөр хэлэх юм бол энэ одоо нөгөө нэг хэсгийг хүний духны хэсэг хариуцдаг хгүй тархины духны хэсэг нь хариуцдаг. Духны хэсэг нь их сайн хөгжсөн болохоор л хүн ингээд нөгөө шийдвэр гаргахтаа эцэгцтэй ийм үйлдэл хийх юм бол бид нэр А гэдэг үйлдэл хийх юм бол Б гэдэг үйлдэл гарна гэдэг юм ойлгож чаддаг болсон байдаг учраас насны хүрсэн ялгаадаг. Хүүхэд болохоор одоо ялангуяа 3 хүртэл насны хүүхэд бол бүр л жоохон энэ өсвөр наснд хүрээд л арай гайгүй болдог шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр бага. Тэгэхээр жишээлх юм бол тоглоом хураахгүй байгаа нь тоглоомоо хураавал яах вэ? Хураахгүй бол яах вэ? Ээж нь яагаад ингэж уурлаад байгаа юм бол аав нь яагаад ингэж уурлаад байгаа юм бол гэдэг юмаа хүүхдтэйгээ ярилцаад тэгээд хүүхд ч юм уу өөрөөр буруугаар ойлгоцсон байж болно шүү дээ. Тэгэхээр яг хүүхдтэй зөвөр ойлгуулах, зөв өнцгөөс нь харуулах үүднээс яг ингээд хамгийн гол нь юм ярилцах л айгүй чухал. Одоо ингээл эцэгчүүд одоо ер нь ингээд ярилцгаа болцсон л байгаа юм л та. Над дээр ингээд насны хүүхэд зөвлөгөө өгөх гээд авах гээд ирсэн чинь за чи ээж автагаа юу хийх дуртай вэ гэд асуулаа. Тэгсэн чинь ээж аа хоёр зурагт үзээд байж байвал би дуртай гэж байгаа байхгүй юу? Энэ бол айгүй тийм нөгөө нэг хэцүү л хариулт байгаа юм. Дууг нь ээж автаа хамт зураг зураад эсвэл хамт гадаа тоглоод хамт ингээд ийм юмд яваад гээд хариулал урган зүгээр. Гэтэл ээж автагаа тэр тоглох одоо бүр дүүрчээ тэгвэл хажууд л ивэл ингээд гоё юм гэдэг ийм хариулт хэлж байгаа нь бол айгүй хэцүү санагдчихсан. Тэгээд бас нэг өнгөрсөн жил нөгөө эцэг эхчүүдтэй ажиллаж байгаад эцэг хүүхдүүдтэйг ингээ ерөөсөө ярилцдаггүй байна л гэдэг ийм нөгөө нэг үр дүнд хүрсэн баггүй. Угаасаа ярилцдаггүй л байгаад байгаа л та манай эцэг эхчүүд. Тэгээд хүүхдтэйгээ гэхдээ тэр бол өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүд байсан. Тэгээд нэгэнт нөгөө багаас нь ингээ яриаг учраас өсвөр насны дээр очиод ярихад яг эцэг эхчүүд хэцүүлсэн баг л та. Тэгээд өдөрт та нар 10 минут 7 хоногийн турш ингээ ярьчаад ирээ гэдэг юм дагалгавар өгсөн. Тэгээд тэгсэн чинь эцэг эхчүүд маань болохоор яасан бэ гэхээр ерөөс яриаггүй ирсэн баггүй юу. Тэгээ яасан бэ гэхээр саний ярих юм олддгүй юм байлээ шүү дээ. Энийгээд байгаа юм. Эвгүй юм бэ гэдэг. Эвгүй юм байна шүү тэгээд. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг бид нар багаас нь ингээд нөгөө нэг нандин юм аа ингэж хамт ярилцаж сурааг учраас том болоод бас энэ бол бүр ярилцахад хэцүү. Тэгэхээр ялангуяа бүр багаас нь
ээж нь тэгэж бодсон байхгүй юу, аав нь тэгэж бодсон байхгүй юу гэл бид нар насанд өвчиж ингээ хоорондоо ойлголцохгүй ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан л хүүхдтэйгээ мэдрэмжийг нь гадагшлуулах, өөрөө өөрийгөө ойлгоход нь туслах, эсвэл ядаж ингээ эцэг гэхийгээ одоо жишээлбэл ээж аав нь ингэж бодож байсан байхгүй юу гэдгийг хүүхд нь өгөөр ойлгоход туслахын тулд хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Ярилцах нь өөрөө нийгэм сэтгэл зүйн хувьд ч тэр харилцааны хувьд ч тэр хүүхдийн хөгжилд аягүй чухал нөлөөтэй. Тэгээ ярилцсанараа аав маань тустай бодолтой хүн байсан юм байна. Ээж маань тустай бодолтой юм байна. Би бас жоох өөрөөр бодсон байсан гэдэг хүүхэд яхаа ингээд бүрэн ойлгохгүй ч гэсэндээ дараа нь ингээ ярилцвал ээж аа өөрөөр бодсон байдаг гэдэг нь ингээ яваан да. Ингээл нөгөө нэг нийгэм гэдэг чинь өөр тустай юм шүү гэдэг л юм юу бий болох юм л та. Ойлголт гэх юм уу мэдрэмж бид нар бол ингээ мэдрэмж гэж ярьдаг л та нийгмийн талаарх мэдрэмж гэж ярьдаг. Тэгэхээр тийм бас нэг ярих маш чухал зүйл болохоор хүүхэд нөгөө нэг яг 1-3 наснда өөрөө бие засч сурдаг. Энэ нь болохоор нэг талаасаа нөгөө физиологийн хэрэгцээ байдаг. Яг ингээд хүссэн үедээ шээх эсвэл баах нь яг ингээд нэг талаасаа физиологийн хэрэгцээ нөгөө талаасаа зөв үед тэ яг шокондо байх үед бие засах нь болохоор яг энэ нөгөө нэг одоо манай сэтгэл судлалаар л дотоод одоо дур таашаал гадаад нөгөө нэг хим хэмжээ гэсэн юм хоёр юмыг зохицуулж сурах хэрэгцээ байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ үед болохоор нөгөө хүүхэд бие зас сурах гэдэг нь цаашдын өөрийгөө хянаж сурах одоо энэ нөгөө юутай одоо чадвартай айгу чухал холбоотой гэж үздэг байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг бие зас сурах нь чи ингэ шийдсэн бах юмаа чи чи баацсан бах юмаа гэд ингээд нөгөө нэг загнаад. Гэтэ одоо ч гайгүй эртэл юу яадаг болсон юм шиг байгаа. Сургачдаг болсон юм шиг байгаа. Тэгэхээр эрт сургацсан байвал бүр сайн хэрвээ сургаагүй байх юм бол энэ одоо яг өөрийгөө хянж тэ за би хизээ бицхой одоо миний одоо шээс хүрч чинь жишээлх юм бол би хизээ шээх вэ хаан шээх вэ гэдэг ямыг эргээр тэ хэнийг загнуулахгүйгээр тэгтээ өөрийгөө удирдах чиглүүлээд авч явах нь цаашдаа жишээлх юм бол цаг баримталдаг болох ч юм уу тэ яг өөрийгөө хянах энгийн юмнууд дээр энэ айгуу чухал нөлөөтэй байдаг гэж ер нь бол олон судалгаас гарсан байдаг. Тэгэхээр яг нөгөө өөрөө бие зас сурахт нь эцэгчүүд эргээр би зассан байх юм бол цаашаа магтаад үгүй байх юм бол ингэхгүй бол найзууд чинь чамааг ингээд бусад хүмүүс бүгдээрээ ингэж би засдаг гэдэг юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй байдаг. За яг өмнөх кейс дээр нөгөө эцэг гэх нь манай хүүхэд нэг л биш вэ шүү гэж боддог гэж хэлжсэн шүү дээ. Тэрэн шиг одоо манай эцэгчүүд яг энэ насны хүүхдүүдэд за манай хүүхэд их харамж эсвэл ааш муутай аж гэдэг юм ингээд нэг тодорхойлоод идэг шүү дээ. За тэгвэл яг хизэнээс хүүхдүүдэд хувь хүний одоо энэ зан характер сууж эхэлдэг бай. Одоо яг ингээд би том хүмүүсийг бол хараад за энэ их зөөлхөн хүн, энэ бол их шудраг хүн ч гэдэг юм ингээд тодорхойлдог штеп. За яг тиймэрхүү одоо хувь чанарууд нь хизэнээс яг бүрэлдэж бий болж эхэлт юм бэ. За яг нөгөө нэг яг тэдэн наснаас гэд хэлэхэд бол мэдээж хэцүү. Яг нөгөө нэг 0-9 сартай үеийнхэн тэ эцэг ч нөгөө энийг шил гэж байдаг гэж хэлсэн шүү дээ. Яг нөгөө хүүхэд одоо нөгөө яагаад анх түрүүд уйлдаг вэ гэд нэг юм асуултанд яг шинжлэх ухааны үүднээс яг ингээм салж эхэлдэг учраас ингээ уйлдаг гэд яг сэтгэл зүйнхаа хувьд бол хүүхэд маш жижигхэн орчинд байжгаад айгу том орчинд гараад нөгөө нэг айснаас болоод уйлдаг гэж манай сэтгэл зүйн зарим онолоогоос үддэг байхгүй юу. Тэгэнгүүт яг энэ үед одоо жишээлбэл 0-9 сард нэ эцэг их одоо ээж болон хүүхдийн харилцаа болон хүүхдийн харилцаа хэр дасан төсөж ингэж ээнэгшсэн бэ гэдгээс хамаарат дараагийн нөгөө нэг юм шатууд ингэ тавигдчих байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг урдны энэ хөгжилттэй эцэг эхийн харилцаа холбоо яг нөгөө ээнэгших холбоо яг ямар хөө тавигдсан бэ гэдгээс хамаарат дараагийн мэдээж нөгөө нэг шатууд нь өөрөлдөх юм бол өөрийгөө илэрхийлэх те бусдыг хүлээн зөвшөөрөхийн хандлагууд бол бий болно. Гэхдээ яг ерөнхий үеийн гэж үзэх юм бол яг 3 нас л гэж үзнэ. Яг ингээ нөгөө биеэ дагаад тэ энэ насандаа гэж үзнэ. За тэгээд яг энэ насанд яаж хүүхдээ ингээ харамж биш болгох вэ? Яаж хүүхдээ ингээд нийтэж болгох вэ гэдэг энэ асуулт бол эцэгчийн дүнд айгүй их болон яг хүүхд нь ингээл харамж байгаа юм шиг санагдана. Тэгэхээр яг энд би юуг зөвлөх гээд байна вэ гэхээр яг хүүхдийг ингээд хараад ангууд өөрийн гэсэн яг юмтай байж үзээгүй
одоо жишээлх юм бол шив шинээр машин авч өгöd наадах найзтайгаа хуваа гэх юм бол тэр хүүхэд мэдээж хизээж хуваахгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн юмтай миний юм гэж байдаг тэ одоо ээж аав минийх гэвэл хүүхдийнх байжиг тэ энэ бал минийх энэ бамбрууш минийх энэ тим юм минийх гэх юм бол тэр хүүхдийг түрхэндээ байжиг тэ өөрийн гэсэн мэдрэмж сууцны дараа хүүхэд бүр тоглоомоо ингээ хуучирсан тоглоомоо найзтай хуваадаг шүү дээ дүүдээ өгдөг шүү дээ. Тэгэхээр яг энэ процесс л ингээ нөгөө дасан зохицох процесс нь жоохон ингээл удаан явагдсаар л байдаг гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ чинийх байж болно. Гэхдээ энэндээ хуваачих юм бол илүү гоё үнцэнтэй нөгөө хамтдаа хэрэгжилж байгаа зүйл гэдэг юм энэ мэдрэмж бий болохын тулд эхний нөгөө нэг суурнал хүүхд өөрийн гэсэн юмтай байг би гэсэн одоо нөгөө өөрийн гэсэн өөрийгөө таних өөрийгөө харах өнцгөө шүү дээ. Тэр нэглээд бий болог. Тэрний дараа хүүхдээ хуваагач ингээч тэгээч гэдэг юмыг одоо энэ бол нөгөө яг процессийнхоо зөв байгаа хгүй. Тэгэхгүй болохоор би гэж байдаг, миний юм гэж байдаг гэдэг юм би болоогүй байхад хуваагач чи ямар харамч юм бэ чи гэдэг ингээд ахын бол энэ хүүхдийн дараагийнх нь процесс дараагийнх нь хөгжлийнхаа шатанд нь ер нь жоохон сөрөг нөлөөтэй байж болно. За тэгвэл харамч явахаар ихэндээ нормал гэсэн байна шүү дээ. Тий. Хүүхдийн тархийг хөгжүүлэхэд эцэг эхчүүд их анхаардаг штеп. Тий. За одоо эхний яг 3 жилд нь их анхаар гэж ярьдаг тий. За тэгтэл одоо би фэйсбүүкээр сүүлд нэг пост уншсан. Нэг бас нэг блог хөтэлдэг гэж маань хүүхдээ ингээд бага сартаагаас нэхлүүлээд уншиж сургах тийм аргын талаар танилцуулсан байсан л да. За тэр арга нь болохоор зөвхөн тэр ээж чинь ингээд танилцуулж байгаа юм биш олон улс тугаасаа нэвтэрсэн ээжүүд бас хэрэглээ явдаг тийм арга юм байна л да. За тэгтэл яг доор нь болохоор ихэнх эцэг эхчүүд нь болохоор өгөөсгсөн байр суурьтай. За гэхдээ бас дэмжиж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Ингээд сураад явж ивэл тийм зүгээр ч гэдэг юм. За нөгөө талаасаа болохоор эцэг эхчүүд нь болохоор хүүхдээ одоо хүүхдээрэнд байлгын тэгэж одоо бараг ядаргаанд ороод зовоогоод яах вэ гэсэн өнцгтэй байгаа байхгүй юу? За тэгвэл яг 3 хүртэлх насны хүүхдтэй хүмүүс одоо саяны хэлсэн шиг ингээ уншихт нь анхаарад ч юм уу тэгээд явал яах вэ? За эсвэл нөгөө тархийг нь хөгжүүлэе гэж бодож ивэл яаж хөгжүүлэх ёстой юм те энэ насан дээр нь шууд ингээл уншиж бичгийн заагаа явах юм уу эсвэл одоо тоглоомоор нь дамжуулах ёстой юм уу яах ёстой юм те энэ талаас нь ярьж байж. Ер нь бол ихэнх сэтгэл судлаачид нар маань өөрсдийнх нь хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ гэхээр тоглол гэдэг хүүхдээ ер нь бол яг 3 нас хүртэл бол одоо айлыг тоглоё яаж хамт тоглох вэ? Тийшээ очиж тоглоё, ингэж тоглоё гэдэг. Тэгээ хамгийн гол нь ямар тоглоом сонгох вэ гэдэгт учир байна л да. Яг ингээд одоо жишээлх юм бол бид нөгөө нэг гендрийн хувьд ингээл ялгаатай байна гэдэг чинь эрэгтэй хүмүүс математик шинжлэх ухаан орон зайн баримжаад талтай сайн байна. Гэтэл эмэгтэй хүн бол ингээд одоо нэг жоохон тийм тоогоо шинганы тиймэрхүү юм даа ингээд сайн байна ч юм уу гэдэг ийм сэтгэхүйн хувьд нь ингээд нөгөө нэг дүгнсэн зөндөө олон судалгаа байдаг. Гэхдээ тэр судалгаа бол ямар хүмүүс төр хийгдсэн бэ гэхээр багаас нь нөгөө нэг тоогоо шинг галтайгаа барби тоглож өссөн эмэгтэйчүүд төр багаасаа машин одоо нөгөө нэг хөлөг онгоц өдөр тоглосон хүүгүүд дээр л хийцэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ нөгөө нэг ямар нөгөө нэг сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом хүүхдүүдээр тоглуулж байна вэ гэдэг бол маш чухал. Түүнээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тарих ондоодоо нэг ингээд нөгөө нэг өөр байгаад байгаа юм биш байхгүй юу. Тэгэхээр гендрийн хувьд ч тэр бид нар хүүхдээ заавал ягаан өнгөнд дуртай ягаан өнгөч хүмүүсийн сэтгэлд яаж нөлөөлөх вэ? Заавал цэнхэр өнгө гэхээр эрэгтэй хүүхэд цэнхэр өнгө хүүхдээ сэтгэлд хариулах үү Тэгэхээр энэ өнгнөөсөө эхлүүлээд заавал эмэгтэй хүүхэд барби гарч юм уу заавал эрэгтэй хүүхэд машинаар тоглох албагүй аль болох нейтрал буюу ийм саармаг тийм тоглоом тоглол их зүгээр ийм gender based gender цорилсан ийм тоглоом биш гэсэн багхгүй юу. Тэгэхээр яг миний хувьд зөвлөгөө юу вэ гэхээр 3 хүртэлх насны хөгжил маш чухал уу гэвэл маш чухал хүүхдийн тархины хөгжилд. Ялангуяа нейроны нөгөө тархины мэдрэлийн хэсүүдийн хоорондоо холбогдох цахилгаан холбоо үүсэх зам нь ингэж тавигдчихэдэг учраас яг энэ наснд одоо нөгөө нэг сургах бол үнэхээр тийм ач холбогдолтой тийм зүйл биш байгаа байхгүй юу. Хэрвээ сургаж байгаа ч гэсэндээ тэр бол мэдээж шууд за энэ наа үсэг гэдэг энийг би үсэг гэдэг ингэж мэдээж заагаагүй тэр арга бол ямар арга вэ гэхээр мэдээж тоглоомын хийсвэр төсвөлийн аргаар л хүүхдээр цэвэрлүүлсэн байх. Тэгэхээр яг
мэдээж нөгөө нэг тэгж болно. Гэхдээ хүүхдийн нөгөө нэг хүчлэхгүйгээр ямар нэг хүүхд чинь нэг юм сониуч зан анхаарал төвлөрөх хугацаа тэгээд ой тогтоолтын багтаамж гэдэг юм чинь 3 наснд бий болж ирсэн тий. Тэгэхээр тэрнээс хитийдсэн ер нь бол насанд хүрсэн хүний хувьд нэг удаадаа цээжлэг тогтоох юм нөгөө нэг чанк гэж ер нь бол ярьдаг л да нэгж гэх юм уу да. Жишээлх юм бол огт үсэг мэддэггүй хүний хувьд жишээлх юм бол би совдон чимэг гэдэг нэрийг хэлэх юм бол 11 ширхэг үсэг буюу 11 ширхэг нэгж мэдээлэл ингэж тогтоох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Гэтэл хэрвээ одоо нөгөө нэг чанкаар мэддэг хүний хувьд бол совдон тэгээ чимэг юм байна гэх нэг хоёрхан чанкаар явчихж байгаа. Хэрвээ намайг таньдаг хүн байх юм бол энэ совдаа гэх нэг л чанкаар ингэж цэжлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг хүүхдийн хувьд энэ чанкны хувьд ч гэсэндээ ер нь бол 3-5 хооронд л хэлбэлцэж байгаа. Тэгэхээр нэг удаадаа цээжлэх чанк буюу нэг удаадаа цээжлүүлэх те тогтоолох юмны хувьд л яг 3-5 л байна. Түүнээс их байх юм бол нөгөө хүүхэд маань 14-5 наснда над ямар ч хүүхэд нас байгаагүй намайг яагаад ингэж зовоос юм бэ? Намайг тоглохгүй яасан юм бэ гэдэг ийм харамсал хэрвээ төрүүлмэг байх юм бол тоглох насанд нь тоглоулаа, сурах насанд нь сургасан л хамгийн үр дүнтэй. За тэгвэл бага наснд нь за одоо 3 хүртэлх настай хүүхдүүд те за үгүй би яг ингээд уншуул сургамаар нь олон хэл ингээд сургамаар нь яг тэр аргаар нь ингээд хөгжилтэй байлаар сургамаар нь гэж бодож байгаа ээжүүд бай гэж бодлоо л та. За хэрвээ тийм хүмүүс байлаа гэхэд хэрвээ 3 нас хүртлээр үнэхээр ингээд олон юм ингээд сураад мэдсэн хүүхэд өсвөр насндаа ч гэдэм үү те том болсон хойноо бусад хүүхдүүдээс үнэхээр одоо илт мундагч гэх юм уу эсвэл илүү ингээ юмыг ойлгох чадвартай ч гэх юм уу илүү одоо ингээд олон зүйлийг сонирхож судлах тийм чадвартай ч гэдэм үү тийм байж үнэхээр чадах уу? Яг ямар аргаар ашиглаж ийн гэдгээс л ер нь бол хамаарах байх л та. Яг нөгөө нэг үнэхээр тоглоомын хийсвэрлэх аргаар ер нь бол нөгөө нэг оюухан актив гэдэг шүү дээ. Тэнцээ болохоор хүүхдүүд яагаад тэгэж хурдан цээжлээд яагаад тэгэж одоо юу яагаад байна ингээд үр дүнд хүрээд байна гэхээр айгүй зөв аргаар яваад байгаа байхгүй юу? Яг зөв аргаар. Тэгэхээр яг хүн жишээлх юм бол одоо жишээлх юм бол Том Жерри дээр ингээд нөгөө нэг Том Жерриг ингээд нэг тийм төмрөөр зохингууд ингээд Жерригийн хэлбэртэй ингээд болоод идэг шүү дээ. Яг хүнтэй амьдрал дээр тийм байдгүй шүү дээ, тийм үү? Гэтэл яг тийм төсөөллийг хүүхдэд бий болгочихж байгаа учраас яг энэ нэг айгүй хурдан цээжлэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ ертөнцийн дээр энэ дэлхий дээр огт байдаггүй тэр хүүхдийн ургуулсан бодохын чадвар дээр тулгуурлаад ингээд тогтоочж байгаа учраас одоо жишээлбэл оюухан активд маш үр дүнтэй хүүхдүүд маш их амжилт гаргаж байна. Энэ бол ингээд зөв үр дүнгээр явж байгаа учраас яг болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хүн дугаас нөгөө нэг хүн болгонд 24 цаг байгаа тийм үү? Тэгтэл энэ 24 цагийнхаа нөгөө яаж тэнцвэртэй байлгах вэ гэдгээс хамаарат одоо хүний нөгөө нэг сэтгэл судлаач нар бол хүнийг аз жаргалтай сайн сайхан амьдраасаа хүн болгон амьдралтай сэтгэл хангалуун байгаа зэл гэж мэдээж ажил маань явдаг. Гэтэл нэг хүүхэдтэй намайг ингээ багаас маань ингээ хичээл хийлгэсэн ч юм уу те надад ямар ч тоглох цав байгаагүй надад ямар ч хөгжилдөх цав байгаагүй амьдралын сайн сайхныг мэдрэх цав байгаагүй гэвэл энэ маш харамсалтай. Тэгэхээр хүүхэд нь үнэхээр амьдралын утга учир үнэндээ юу юм те хүүхэд чинь үнэхээр тэр утга учирыг мэдэрч амьдарч чадж байна. Амьдрал нь үнэхээр тийм байж чадах уу? Энэ англи хэлийг сураад энэ хэлийг сураад гэдэгтээ өөрөө эхлээд хариулчаад тэрнийхээ дараа хүүхдэд санал болговол илүү дээр баха гэж үчнэ. Түүнээс биш те би хийж чадаагүй хүүхэд маань намайг гүйцэх ёстой гэж хэрвээ харьцаж байгаа бол энэ мэдээж хүүхдийн сонголт байх ёстой. Таны сонголт биш гэдгийг л гэж л бодож байна миний хувьд. Гэхдээ мэдээж миний сэтгэл зүйчийн төгсгөлөх хувийн зөвлөгөө эцэгчүүд маань өөрөөр бодож авах юм бол мэдээж та бүхний бас зөв байж болно. Би бас нэг өмнөх подкаст дээр нэг ээж манд хэлжсэн байхгүй. Хүүхэд ингээд хуруу гараараа юм оролдох тусмаа тархин хөгжиж идэг гэд. Энэ одоо бас яг сэтгэл зүйн шинжлэх ухааны зүгээс яаж тайлбарлагддаг вэ? Өөр бас зөвхөн хуруугаар биш үж болно те. Өөр одоо юу хийвэл тэр хүүхдэд ийм тарих хөгжихэд нь тустай байт юм бол хуруу гараараа оролдох гэдгийг одоо яг яаж оролдохыг хэлсэн юм бол оролдох биш одоо нөгөө юм ингээд чимхэх ч юм уу те ингээд нөгөө хуруу гарыг хөгжүүлэх гэх юм уу? Тий тэр нөгөө нэг яг түрүү хэлсэн миний нөгөө нарийн булчин байгаа байхгүй юу? Яг нөгөө хүнд нарийн булчин байж байдаг, бүдүүн булчин гэж байдаг гэд. Тэгвэл жишээлх юм бол хүүхэд будааг нэг аягнаас нөгөө аяганд ингээд тоолж хийх жишээлх юм бол хүүхдэн тархины хөгжилсэн. Бас нарийн булчингийн хөгжилт сайн байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энэ нарийн ямиг чимхий жишээлх юм бол зүг
зүү яхаж байгаа осолтой байж болно л та. Гэхдээ ямар нэг нарийн төмрийг ч юм уу те жишээлбэл нөгөө нэг үдээсний төмөр гэдэг ч те тийм төмрийг салгаад ингээд нэг ямаараа зөөгч гэсэндээ нарийн ямыг зөөх нь хүүхдийн нарийн нөгөө нэг энэ булчин хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт хүүхэд яг бал барихаараа зураасны дагуу А үсэг бичгэд энэ хөгжсөн байна л гэсэн үг. Маш нарийн зурцыг. За тэгээд төрний нөгөө нэг ээжийн хэлснэр бол хүүхэд нөгөө нэг хуруугаар оролдохдоо илүү ингээд тархин хөгждөг байж болно гэж хэлсэн байна. Ерөнхийдөө бол хүүхэд биеэрээ хөдөлж юм хийхэд мэдээж сайн ялангуяа хөгжим бүжиг аягүй сайн хүүхдийн хөгжилд ялангуяа эцэг их нь хамт хөгжилтэйгээр дэмжиж те чиний хийж байгаа зүйл зөв шүү гэдэг ямыг дэмжиж хамт бүжиглэх ч юм уу эсвэл бүжиглж байгааг нь маш анхааралтайгаар анхаарч те тэрэнд нь тохирсон зөв магтаал хийх юм бол энэ мэдээж хүүхдийн хөгжилд сайн. Гэхдээ ямар ч хамаагүй өөрөө сонсохгүйсэн ч гэсэндээ ямар нэгэн бүжиг хөгжмийн хэмнэлд харуулж одоо нөгөө нэг бүжиглэх чинь. Гэхдээ тэр нь нөгөө нэг хэмнэл бас нөгөө хөгжмөнд бас хэмнэл гэж байгаа л да. Яг нөгөө нэг хүүхдийн анхаарал төвлөлтийг сайжруулдаг, ойлголтыг сайжруулдаг. Ларго хэмнэлтэй бета одоо нөгөө айнууд гэж гэдэг яг нөгөө нэг Моцарт болон Бетховены айнууд болохоор яг тийм хэмнэлтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм хэмнэлтэй одоо жишээлх юм бол хөгжмийн аянд хүүхд маань ямар нэгэн хөдөлгөөн хийгээ те жишээлх юм бол хүүхдэд балет хийх дуртай байдаг шүү дээ. Хүүхдэд гоё жишээлх юм бол одоо чи YouTube одоо бүгдээр л үзэж байгаа тий. За чи энэ YouTube-ийн багшийг дагж агаад ийм гоё чамд хай тавиад өгөө чи энд гоё ингээд балетын дасгал хийдэ ч юм уу тий. Ийм хэрвээ биеийн хөдөлгөөн хийх юм бол энэ бол тархины хөгжилд маш сайн. Ялангуяа ингээд нөө ургуулсан бодох бүтээлцдэггүй хөгжүүлэх тий. Энэ чадваруудад бол маш сайн. Харин жоохон нөгөө нэг рок хөгжим байгаа ч тий. Ийм хөгжим бол мэдээж хүүхдийн тархинд бол муу байдаг. Тэрнээс гадна бас нөгөө нэг урлагийн одоо нөгөө нэг зураг ч юм уу тий эсвэл баримлын шавраар юм хийх эсвэл нөгөө нэг ямар ч хамаагүй өнгийн цаас ингээд хайчилж байгаад нэг наадаг эвлүүлдэг шүү дээ. Хүүхдүүд нь хийцэн байдаг да янз янзын өнгө жижигхэн бүрхи дөрвөлж хийсэн ч юм уу тий амтан бүтээсэн. Тийм одоо нөгөө зураг хүүхдийн мэдрэмжийг гадагшлуулдаг. Бас нөгөө бүтээлцдэг хүүхэн сайжруулдаг. Хамгийн гол нөгөө тэрнгээр хүүхэд нөгөө нэг өнгөрсөн болон одоо ингээд нөгөө саатахгүйгээр ингээ яг одоодоо төвлөрдөг учраас нэгдүгээр анхаарал төвлөрөлтийг нь сайжруулдаг, хоёрдугаарт нөгөө мэдрэмжээ гадагшлуулж жишээлх юм бол ээжтэй баярлалаа гэж хэлмээрсэн бол яг ингэж хийж байгаа юмдаа чин сэтгэлээ зориулаад хийдэг учраас тэрнгээр ингээ мэдрэмжээ гадагшлахад нь цаашдаа айгүй нөгөө нэг хэрэгтэй байдаг. Тэгэхээр ямар нэгэн баримлын шавар ээж болно, усан бодог байж болно. Тэ гэхдээ заавал хүүхдийг мундаг хүн болох гэж биш. Тэ за чи одоо ингээд нэг юм бүтээлтэй тэ ийм хатга малтай болох гэж юм үү тэ заавал ийм бүтээлтэй болох гэж хий гэж биш. Яг тэрийг хийхдээ хүүхд залхачиж болно тэ гол нь анхаарал нь төвлөрөө тэрүүхэн хугацаанд ямаа хийж исэн бол тэрнээс гадна яг хиймээрсэн хэлмээрсэн мэдрэмж нь гадагшлсан бол тэгээл болоо. Тэрнээс заавал нэг ямаа хийхгүй чи яста туушгүй мач юм хийснээс хийсэн юм бол тэгээл бүр хэцүү. Тэгэхээр яг нөгөө нэг чанартай цаг гэж байдаг. Чанартай амьдрал гэдэг чанартай цаг гэж байдаг. Тэрнтэй адилхан хийсэн зүйл маань чанартай байх юм бол тэгээл ер нь бол болно. Тэгээд биеийн хөдөлгөөн хүүхдийн тархинд чухал байдаг учраас ер нь 5 хүртэлх насны хүүхдийг зурагтаас хол байлгаа, дэлгэснээс хол байлга гэдэг юм байна тий. Ер нь бол нөгөө нэг яг ингээ хөдөлж сурж байхдаа хүүхэд биеэ удирдах сурж байгаа байхгүй юу? Хүүхэд бие ингэх үедээ би сууд юм байна. Ингэх үедээ одоо жишээлх юм бол хүүхэд дээсдээ дэрзэндээ чартаад жах юм бол энэ маш сайн. Өөрөөр хэлэх юм бол нэг хөлөө өргөнгөө нэг хөл дээр өсөрч сурж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь ямар үед миний бие яаж өргөгддөг вэ, яаж хөдөлдөг вэ гэдэгт суралцж байгаа учраас биеэ удирдах сурчих юм бол дараад нь суугаад сурчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрэл процесс ингээд суралцаал дэггүүтэл өсөрч хараагаад л юмнаас төлөвлөд л байна л гэсэн үг. За тэгвэл 1-3 настай хүүхэдтэй хүмүүс юун дээр илүү анхаараарэ гэж зөвлөх вэ? За бас яг ингээл айхтар зөвлөхөд хэцүү л байна л да. Яг нөгөө нэг хүүхд болгон маань өөр, эцэг их болгон маань өөр, хүмүүжүүлэх арга нь өөр. Тэгэхээр энэ наснд явагддаг хамгийн чухал зүйл бол мэдээж хэл яриа. Хамгийн нэгдүгээр. Тэгэхээр хүүхдтэйгээ маш сайн ярилцаарай гэж хэлмээр байна. Энэ наснд тэ жишээлх юм бол юу хийх дуртай байдаг вэ? Өдөрт аав нь ийм хийсэн, ээж нь ийм хийсэн чамд ямар санагдаж байна гэдэг ч юм уу те. Яг ингээд
одоо цагт хажууд нь байхгүй байгаа зүйлийг хийсвэрээр сэтгэж ингэж нөгөө толгойд нь тархинд нь буулгах энэ харилцан яриа өөрнөх маш сайн байдаг учраас хамгийн түрүүнд үлгэр ярьж өгч болно, эсвэл өөртөө босон тохиолдолд ярьж болно. Хамгийн гол нь хэл яриаг нь хөгжүүлэх, хийсвэр сэтгэлийг нь хөгжүүлэх ямар нэгэн зүйлтэй цаг гаргаж агаарэ гэж байгаа. За хоёрт нь бас хамгийн чухал энэ зүйл бол хүүхэд нийгмийн харилцаанд бие болон нийгэм гэдэг юм нөгөө ойлголт тэ суур ойлголт үүсдэг учраас чи гэдэг чинь тустай юм байдгийн, чи ямар юм дуртай, жишээлх юм бол чи цовин дуртай, гэтээ аав нь цовин дургу, гэтээ би цовин дургу гэдэг нь чи надад дургу гэсэн үг мөн үү ч юм уу те. Яг иймэрхүү энгийн би бол тустай хүн юм байна. Чи заавал бус хүүхдүүд өөрийнхөө чинь байх албагүй ч юм уу те. Тийм ялангуяа би бол ийм тустай, бус хүүхдүүдээс ийм тустай гэдэг шүү. Ангийнхан найзууд өөр хүүхдүүд чиг байх албагүй гэсэн те. Аа тийм. Ангийнхан хүүхдүүдийн талаар ч юм уу те. Тэгэнгүүтээ тэр хүүхдүүд юунд нь дургу байдаг вэ? Гэх мэтчлээ ингээл нөө дуртай дургуугийн талаар таалагддаггүйгийн талаар энгийн. Гэхдээ энэ нь би бол өөр юм дуртай юм байна. Хүмүүсээс өөр юм дуртай юм гэдэг ийм нийгэм сэтгэл зүйн хөгжлийг дэмжих ийм зүйлийг хийгээсэ гэж хүсэж байна. За суудаа маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сонсогчд маань маш чухал мэдээллийг авч чадсан гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаараар ирээд уулзъя. Түр баярлалаа.